Хотын дарга Батуул нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батуулгад тэргүүтээ албаныхан өнөөдөр нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой газрын хууль бус 8-ны талаар мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр нийслэлийн өмнөх удирдлагууд буюу Монгол Ардын намыг эрх барих үед Энх болд, Бэлэгт, Батбаяр, Мөнхбаяр гэсэн 4 хүний хотын дарга хийх үед 26.9 их найз төвөргийн газар олголт хийсэн ч хотын төсөвт оруулаагүй хэмээн баримт дэлгэлээ. Энэ баримтыг Дэлхийн банкны 2013-аас 15 оны хооронд хийсэн судалгааны 83 дугаар хуудсан дахь хотын өмнөх удирдлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол гэх хүснэгтээс авсан гэж мэдээллээ. Тэгэхээр энэ манай ард иргэдийн дунд нэгэнтээ газрын мафия гэж нэрлэгдсэн энэ бүлэглэлийн талаар энэ бүлэглэлийн үйл ажиллагаагаас манай нийслэл хотод учирч ирсэн хохирлын талаар би бас зарим нэг баримтыг дэлгэхэн зүйтэй гэж үзэж байна. Дэлгэхэн зүйтэй гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол нийтдээ 26.9 их найд 26.9 их найд төгрөгийн орлогыг 12 он хүртэл хэрвээ энэ газрыг дуудлага худалдаагаар оруулаад ингээд хотын төсөвт оруулсан бол ийм их хэмжээний мөнгө орох байсан гэдгийг тогтоож гаргаж байна. Хотын өмнөх дарга нарын үед олгосон газрын тухай мэдээллийг дэлгэцэн дээр хүснэгтээс харна уу. Энх болдын үед 117 тэрбум 727 сая, Батбаяр, Бэлэгт, Мөнхбаяр нарын үед 133 тэрбум 293 сая төгрөгийн газрыг хууль бусаар олгосон гэж мэдээлсэн юм а. Ахмадуудын наралдаг тэр талбай голдуу бол хамаарсан байдгийн. Тэгээд сая засаг дарга хэллээ 12 онд аваад бид нар 200 гаруй газрын зөвшөөрлийг хүчингү болгосон. Яг иймэрхүү газар. Сая бол зүгээр нэг жишээг нь хэлчихье. Төв шудлангийн уртлын хүн болгоно тэрүүгээр явдаг. Эри маркет гэдэг билетийн газ байгаа шүү. Яг тэрний уртлын явгууны зам. Зураг нь ичээ байж байна. Мөн. Хоёрдугаарт нь жишээлбэл ханга манай ханга буудыг нэг баригдахгүй удаад байгаа шүү. Энэ зураг. Та нар харж байгааг буу мэд. Явгуу ингээ энэ алхаж байгаа энэ зураг. Яг энэ явгуу зовж байгаа энэ талбай. Тэрний хойдлын явгууны талбай л гэсэн. Хууль бусаар олгосон гэх газарт төв шуудангийн урдах хүндлэн явган зорчигчийн зам, төв талбай урд хэсэг буюу машины зогсоол болсон хэсэг, Орос 3 дугаар сургууль, 6 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай, нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хашаа, зогсоол, хүүхдийн ордны баруун хойд буланд явган хүний зам, ногоон байгууламж дээр ч мөн газар олголт хийгдсэн гэлээ. 12 онд бид олуулаа болоод орж ирээд хамгийн түрүүн гаргасан шийдвэр бол энэ газрын намайг иргэдийн урлагийн тогтоолоор зогсоосон. Өөр газрыг хэн нэгэнд олох бол иргэдийн урлаар оруулж зөвшөөрсөн тохиолдолд олгоно гэдэг ийм бүр журам гаргасан. Тэгэхээр анх удаа миний санаачлагаар анх удаа газар олох журмыг гаргаад тэр журман дээр бол хэрвээ газрыг хууль бусаар олгосон байвал засаг дарга огцорно гэсэн заалтыг бүр тэр журманд миний санаачлагаар оруулсан. Иргэдийн урал баталсан. 2012-оос 16 оны хооронд 68 тэрбум 493 сая төгрөгийг дуудлага худалдааны анхны үн гэж тооцсон төсөвт төвлөрүүлжээ. Дараагийн ээлжинд 2016-аас 19 онд 10 тэрбум 506 сая төгрөгийг төсөвт нэмж төвлөрүүлэхээр тооцоосон гэлээ.